За, юу яцханда олон сар жилийн дараа энэхүү ирсэн минь энэ билээ. Өнөөдөр та нартай дэлхийн хамгийн сүнстэй арал гэж нэрлэгдэх нэгэн жижиг арлын түүхийг сонсохоор бэлтлээ. Японы өмнөд хэсэгт хиймэл дагуулын зургууд дээр нэгэн хачирхалтай газар харагд. Энд Нагасаки хот. Харин яг хажууд нь хэд хэдэн жижиг арал бий. Зарим нь хоосон, зарим нь далайн эргийн амралтын газрууд байдаг. Харин нэг л арал бий. Сүйрсэн, эвдэж нурсан, хуучин хотын баалгас мэт барилгуудаар дүүрэн. Google Street View энд ажилтдаг. Та байршил тавиад хоосон гудамжаар алхаж эзгүй барилгуудыг сонирхож болно. Энэ газар үнэхээр аимшигтай харагд. Удаан хугацаанд өргөцсөн илт боловч энд балгаснаас өөр юу ч үлдээг батлаа энэ өчүүхэн газар асар том түүхийг өгүүлдэг. Зөвхөн Японы орчин үеийн түүхээс давсан дэлхийн зөрчилдөөн, эзэнт гүрний мандалт ба онолт мөн өнөө хүртэл бүрэн дуусаагүй маргааны гол шалтгаан болсон түүх юм. Энэ бол Хашима арал. Энэхүү байгууламж нь 1974 хүртэл ажилласан ч түүнээс хойш хинж зөвлөхээргүй орхигдсан арал болон үлдсэн юм. Гэвч энэхүү арлаас үлдсэн маш айц дөрвөлм түүхүүд одоо хүртэл нууцлаг хэвээр. Хашима арал нь 1810 он хүртэл хинч үгүй нэгэн хадаа арал байсан юм. Гэвч нэг л өдөр нүүрс илэрч олборлолт эхэлсэн юм. 1890 онд Mitsubishi компани арлыг худалдаа аван 72 бол 1000 м хүртэл гүн малтлах хийж уурхайг өргөтгсөн юм. Уурхайчдын гэр бүл зориулсан олон барилга сүндэрлж 1916 онд Японы анхны 7 давхар төмөр бетонын орон сууц бий болсон юм. Арал дээр тэрч буйл, сургууль, эмнэлэг, дэлгүүр, үсчин, кинотеатр, спорт байгууламж, бассейн гэд бүх зүйл байсан юм. Зарим тээвэр дээр хүнсний ногоод тарьдаг байж 1959 онд 5200 гаруй хүн амьдарч байсан нь тухайн үеийн дэлхийн хамгийн хүн өндөр амын нэгтгэршилтэй газар байсан юм. Орчин суугчид орчин үеийн барилгуудтай тав тухтай амьдардаг байв. Өндөр цалин, хямд түрээс, телевиз, хөргөх, жугаалгын машин зэрэг өдөр тутмын хэрэглээ өргөн хэрэгэлдэг байсан. Гэвч бодит байдал нь ажлын аюултай нөхцөл, хувийн орон зай бага, тусгаарлагдсан амьдралтай байсан тул төгс биш байсан нь ойлгомжтой. 1930-ад онд Япон бүгд найрамдах хятад ард улстай мөргөлдөж 1931 онд Манжуурт галбаа орсон юм. 1937 онд хятад руу бүрийн хэмжээний дайн эхлүүлсэн энэ нь хожим дэлхийн 2 дугаар дайны нэг хэсэг болсон. Дайны үед нүүрсний хэрэгцээ дээдсэгтээ үрж 1941 онд Хашима 410,000 тонн нүүрс олборлсон юм. Mitsubishi нүүрсээр байлдааны хөлөг, онгоц, зэвсэг үйлдвэрлэж байв. 1945 оны 8 дугаар сарын 6-нд Хирошимад 3 хоногийн дараа Нагасакид атомын бөмбөг хаягдсан юм. Нагасакигийн ойролцоо орших Хашимагаас ажилчдыг авч ирж тэрхүү цэвэрлэгээ хийлгэж байсан гэдэг. Япон бууж өгсөний дараа дайныг тэтгэж байсан нүүрс нь улсын сэргэлтийг тэтгэх болж хувирсан. Япон Америк нэгдсэн улсын стратегийн холбоотон болж Солонгосын дайны үед үйлдвэрлэлийн бааз болсон гэдэг. Хамгийн аимшигт түүх нь Хашима бол зүгээр л нэгэн уурхай биш. Бараг л шорон байсан юм. Учир нь дэлхийн 2 дугаар дайн болоход Японы эрчүүд айрамд ажиллагдсанаар хөдөлмөрийн хомсдол үүсч дайны үед Солонгосын эрчүүд төвгүүд хятадын олзлогдсон зэргүүд албатай хөдөлмөрлөлт хийлгэж байсан юм. Тэндэхийн нөхцөл байдал туйлын хэцүү байсан. Учир нь хоол хүнс хомс, нэмэх 30 градус Цельс, 95% чигшилтэй газар нарийнхан нүүрсний давхарт хэвтэж ажиллах шаардлагатай байв. Үүнээс ч болж тоо томшгүй олон хүн дахин буцаагүй учир арлыг тамийн арал гэж нэрлэдэг болсон юм. Албан хөдөлмөрчдийн тоо 500-аас 4,000 хооронд хэлэгддэг бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 50-аас 2,000 хүртэл байсан гэдэг. Нагасакиг бөмбөгдсөний дараа хүчээр ажилласан хүмүүс цацрагт орцсон ч Япон улс үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. 2009 онд Япон арлыг жуулчдад нээж 2015 онд ЮНЕСКОгийн дэлхийн өв болгох хүсэлт гаргасан ч Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад хатуу эсрэг хүчж байна. Энэ нь яагаад гэдг нь тун тодорхой үед. Хашимагийн зарим хар бараан түүх бол уурхай онгил төөрөх, гэрэл унтарс үед хүмүүс замаа ололгүй алга болж өөр нөхрөө орон тэндээ амь өргөддөг байв. Хар салхи болоход давлгаа барилгын дээврийг хүртэл оруулах. Заримдаа давхар тэрчгтээ усан давтаж гарахын аргагүй болно гэж. Тэрхүү арлын ялдарт 65 дугаар барилга бол шүн цонхонд нь хүн зогсож байгаа мэт харагдав. Дрон нисгэхэд доголддог, төмөр хаалганд савлж байгаа чимээ гардаг гэж амьд үлдгэсэд ярьдаг. Өнөөдрийг хүртэл зарим судлаачид аралт хөл тавихад хонглын доороос тогших мэт чимээ, барилгын давхраас алхах чимээ болон хаан чим нүдний болонд юм харагдаг гэж тэмдэглэн үлдээсэн байв.
Кашима арлан нэгэн цаг дэлхийн хамгийн өндөр хүн амын нэвтрэлтэй арал байсан мөн. Одоо эзэнгүй сүнстэй мэд хоосон газар болов үлдсэн. Эдгээр домог дуучмын зөвхөн домог юм уу? Эсвэл арал одоо ч ямар нэгэн нууцтай үлдсэн үү гэдэг тун сонирхол. Комент хэсэгт өөрийн бодлыг үлдээгээрэй. Дараагийн тайлбартаагүй сонирхолтой түүхийг үзхийг хүсвэл subscribe дарж цаг алдалгүй хүлээвээрэй. Энэ хүртэл нухлан сууж таалан сойрхсон та бүхэндээ баярлалаа.